Английн Премьер Лиг болон Фантазийн Премьер Лигийн тоглолт, тактик, солилцоо 8, анализ, таамаглалын тухай 7 хоног бүрийн Фантази Ток подкаст. Фантази Премьер Лигийн 17 дугаар тоогийн өмнөх Фантази Ток подкастын 16 дахь дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар 16 дугаар тоогийн тойм онцлог тоглогчид мөн ирэх 17 дугаар тойрогт хэнийг багийн алхачаа сонгуул илүү оновчтой вэ? Талаар ярина мөн өнгөрсөн 16 дугаар тоогийн мөрөөдлийн баг хамгийн өндөр оноо авсан баг мөн миний фантази баг их оноо авсан тухай ер нь бас анализ хийж яриад энэ удаагийн подкаст өндөрлөнө. 16 дугаар тойрогт дунджаа фантази Премьер Лиг тоглогчид 54 оноо авсан. Хамгийн өндөр оноо 127 оноог авсан байна. Нийт 5 сая гаруй солилцоо хийгдсэн. Хамгийн их тодтож авсан тоглогч бол Дели Алли гээд Тоттенхэм клубын хагас хамгаалагч байна. За 60,000 орчим тоглогчид Вайлд карта хэрэгэлсэн. За Жеми Вардиг ер нь бол фантази Премьер Лиг тоглогчдын ихэнх нь ахлагчаараа сонгосон гэсэн ийм статистик үзүүлэлт байна. Хамгийн өндөр оноо авсан тоглогч бол Египт улсын фантази Премьер Лиг тоглогч Мохаммед Адель дөрөвсөн баг. Энэ баг нийт 127 оноо авчээ. Тэгтээ нийт 13 солилцоо хийсэн байна. 8-ны зах зээл дээр. Тэгээд 48 оноог асуулсан. Тэгэхээр энэ тоглогчийн тухайд бол энэ тойрогт зориулж 13-8 хийсэн байна. За багийг харах юм бол давтагчаар Абумаинг, Варди, Harry Kane энэ гурван давтагч гурлаа голцсон. Harry Kane дубль, Варди дубль, Абумаинг нэг гол дамжуулалт. За дундын шугамд Сала нэг гол дамжуулалт. Хан Сомын нэг гол дамжуулалт. За 5 хамгаалагчтай байна. Кристал Палас клубын 2 хамгаалагч Келли, Томкинс 2 клин шит хийсэн учраас хаалгаа хураамаасан учраас 8 болон 5 оноо авсан. Нөгөө үлдсэн 3 хамгаалагч нь бол Шеффилд Юнайтед клубын 3 хамгаалагч. Шеффилд Юнайтед клубын тухайд хаалгаа хураамаагүй. Гэхдээ Норвич клубыг 2-1 хацаад хоцсон талбай дээр нь энэ тоглолтод 2 хамгаалагч Балдок нэг голын дамжуулалт, Стивенс нэг голын дамжуулалт, Лундстрам байна. Ингээд хаалгачаар Гуйта Кристал Палас клубын хаалгач ингээд нийт 107 оноо авсан байна энэ тоглогчийн тухайд. Мөрөөдлийн шгшаагд баг нийт 137 оноо авсан. Энэ удаагийн мөрөөдлийн шгшаа багийн топ тоглогчоо Harry Kane Тоттенхэм клубын давтлагч дубль хийснээр 16 дугаар тоогийн топ тоглогчдыг хэлбэллээ 16 оноотойгоо. Диего Жота дубль хийсэн. Диего Жота дубль хийснээр Вулверхэмптон клубын ажилтгүй цовдлыг үргэлжлүүлэхэд тусалсан. Жеми Варди 13 оноотойгоо ажилласан байна. За дундын шугамд Наби Кейта Ливерпул клубын хагас хамгаалагч нэг голын дамжуулалт. Мохаммед Сала
Бас нэг голын дамжуулалт. Никлас Пепе Арсенал клубын хагас хамгаалагч нэг голын дамжуулалт. Хан Сомын нэг голын дамжуулалт Тоттенхэм клуб. За хамгаалалт буюу арын шугамд Шеффилд Юнайтед клубын хамгаалагч Балдок нэг голын дамжуулалт. Ингээд нийт 5 оноо. Ян Вертонген хаалгаа хураамаасан. Тэгээд нэг голын дамжуулалт. Тоттенхэм клубын хамгаалагч. За Ньюкасл клубын хамгаалагч Фернандез нэг гол оруулснаар 9 оноо. Тэгээд тус ингээд мөрөдлөг шагт орж ирсэн байна. Зогтой FC багийн тухайд Амлогоо тавигт 84 оноо авсан нэг сэлгээ хийсэн байгаа. За хаалгачаар Тоттенхэм клубын хаалгач Газанинга хаалгаа хураамаас болж 6 оноо. Шеффилд Юнайтед клубын хамгаалагч Лундстрам хаалгаа хураамаагүй 2 оноо. Лестер Сити хаалгаа хураамаагүй Соён 2 оноо. Александр Арнольд ерөнхийдөө Ливерпул клубын тухайд бол хаалгаа хураамаасан. Гэхдээ Александр Арнольд 50 дахь минутанд орж ирээд 50 минут тоглосон учраас нэг оноотой. Хэрэв 60 минут тоглосон бол хаалгаа хураамаасан гэж 6 оноо авах байсан. Тэр нэг хаалттай Александр Арнольдын тухайд бол за Кристал Палас клуб би Мартин Келли хаалгаа хураамаасан учраас 8 оноо. За Ньюкасл клубын Вильямс 2 оноо. Вильямсыг би гаагаагүй. Гэхдээ Сада Мане Ливерпул клуб тоглоулаагүй хавгуудын лигийн тоглолтод нөөсөн учраас олонд нь Вильямс гарч ирсэн байгаа. За дундын шугамд тэгээд Мэдисон нэг голын дамжуулалт 9 оноо. За Хэнсомыг хатгачаа тавьсан учраас 24 оноо. За давталгаанд Пуки 2 оноо. Harry Kane 16 оноо. Aubameyang 12 оноо. Тэгээд тус энэ удаагийн тавигт 84 оноо авсан байна. Миний тухайд бол өмнөх 15-14 дугаар тавигт Harry Kane-ыг хатгачаар 15 дугаар тавигт 14 дугаар тавигт тавиад 15 дугаар тавигт Aubameyang-ыг хатгачаар тавьсан боловч бас энэ хоёр тоглож хоёулаа гоолтаагүй. Тэгээд 16 дугаар тавигт хоёр давтагчтай итгээгүй Хэнсомынд итгээд алхачаа тавьсан байгаа. Хэрвээ Harry Kane-ыг алхачаа тавьсан бол 84 биш 92 оноо авах боломжтой байсан гэж харагдаж байна. 16 дугаар тавигийн тоглолтууд Эвертоны талбайд Челси клуб зочлон тоглосноо хэлсэн. Эвертон клубын тухайд бол ерөнхийдөө тасалжуулагч хаасан байгаа Маркос Силвагаа. Тэгээ олонд нь төл тасалжуулагчаа Дункан Фергюсон гээд хуучин Эвертон клубын давтлагч чиг ерөнхийдөө төл тасалжуулагчаа тамилсан. Тэгээд одоо карьерийн анхны тоглолтод талбай дээр Челси клубыг хүлээж аваад 3-1 хацаатайгаа хоцсон буюу одоо төл тасалжуулагчийн карьер нь маш сайхан эхэлж байна. Эвертон клубын тасалжуулагчаараас Арсенал клубын тасалжуулагчаар халагдсан Унай Эмери бас очих шуун бас явж байгаа. Энэ удаагийн тоглолтод Ричардсон тэгээд Келвет Левин хоёр ерөнхийдөө гоцсон байгаа. Энэ нь Эвертон клубыг хожно гэж би бодоогүй байсан гэтэл хожиж байгуулсан байгаа. За Борнмут клубын талбайд Ливерпул клуб зочлон говтгийн хацаад хоцсон. Энэ тоглолтод бол Наби Кейта болон
Мухаммад Сала хоёр бол ерөнхийдөө гангаасан гэж хэлж болно. Мухаммад Салагийн тухайд бол фэнтези премиер лиг тоглогчид ахлагчаараа огт сонгоогүй. Энэ бол ахлагчийн тэр нэг тааварыг ерөнхийдөө бодлуулсан гэж хэлж болно Мухаммад Салагийн тухайд. Сада маань нэг бас их фэнтези премиер лиг тоглогчид ахлагчаа сонгогдсон байхад маань нэг Ливерпул нөгөө Сала гаргаж ирснээр ерөнхийдөө их бодлуулсан. За энэ тоглолтын дараа бол Юрген Клоп хаалгаа хураам амна гэдгийг Ливерпул клуб их магтжээ. Тоглолтын дараа хувцаслах хувьд тус клубын тоглогчид хаалгаа хураам амсан гэдэг их баяртай байсан тухай хуульчилсан байсан. За Тоттенхэм клуб талбай дээр Баунли клубыг 5-1 хацаатайгаар бүтээгсэн. За энэ удаагийн тавигт бол Watford Crystal Palace хоёроос бусад бүх багууд ирэхэд голтой багадаа 3 гол олсон тоглолт болсон. Watford Crystal Palace хоёрын тухайд бол хуурай тэнцсэн байгаа. За Манчестерийн дербид Манчестер Юнайтед клуб хожид байгуулсан. 2-1 хацаад авчихсан. Ингэснээр тус клубын Манчестер Юнайтед клубын давтлагч Маркус Рашфордын тухайд бол сүүлийн 11 тоглолтонд 13 голд олдсон гэсэн маш өндөр форма хадгалсан хэвээр байна. Манчестер Сити клубын тухайд бол тийм 10 гаруй форма алдчихад байна сүүлийн үед. Тэгээд Манчестер Сити клубээс бол Рахим Стерлинг болон Кевин Де Брюйн хоёрыг 16 дугаар тойрогт фэнтези премиер лиг тоглогчид маш их заасан байсан. Астон Вилла клуб бин талбайд Лестер Сити клуб шашин тоглоод 4-1 хацаатайгаар бутна гэсэн. За Ньюкасл клубын талбайд Саутгемптон клуб шашин тоглоод 2-1 хацаатайгаар хожигдсон. Ньюкасл клубээс бол уламжлал ёсоор хамгаалагч Рональд голцсон. Голдод байгаа. Одоо Вильямс, Фернандес, за дундын шугамаас Жон Шелби эдгээр ингээд нэг ээлжтэй голдод байгаа. Саутгемптон клубээс Дани Инкс голцсон. Дани Инксийн тухайд сүүлийн 5 тоглолтонд 5 гол гэсэн маш өндөр формтой байна. 6.3 сая паунд үнэтэй байсан. Ерөнхийдөө бол хямдхан давтлагчтай олно Дани Инкс. Тэгээд 1 сарын 1 үлдэх хуваарийг харахад Саутгемптон клубын тухайд бол тийм хуваар бас тийм нэг чанга биш бас нэг аятайхан байгаа. Тэгэхээр бас Дани Инксийг бас авч болох хямдхан давтлагч. Тэгээд Дани Инксийг авчих юм бол дундын шугамаа сайжруулах боломжтой. Хэнсомны тухайд бол үнэн өсөд 10 сая паунд үнэтэй болцсон байгаа. Мөн Ливерпул клубын хуваараас гайгүй очно. Мане болон Мухаммад Сала хоёрыг хоёулынгийн зэрэг авч болох юм. Манчестер Сити клубын тухайд бол форм алдчихж байгаа учраас бас Кевин Де Брюйнийг нь заахад бас боодохгүй болов. Norwich City клубын талбайд Sheffield United клуб шашин тоглоод 2-1 хацаатайгаар хоцсон. Sheffield United клуб давтлагч нь гол гэхээсээ илүү бас хамгаалагч нь голддаг ээлжлээд энэ удаа бол Baldock ийм хамгаалагч нэг гол намжуулт өгсөн байгаа. Sheffield United клубын мөн Sheffield United клубын 5.1 гэсэн сая паунд үнэтэй хямдхан давтлагч Мовсит гасан тоглолтонд 5 удаа хаалгаа руу зохиод 5 удаа хаалгаа оноо 5 удаа гол болсон гэсэн 100% үзүүлэлттэй байгаа. Гэхдээ энэ удаа бол гарч тоглоогүй байдаг Norwich City-ийн эсрэг. За Brighton талбай дээр чоннуудыг хүлээж аваад 2-2 хацаатайгаар тэнцсэн байгаа. Ингэснээр бол чоннуудын тухайд
хожигдоогүй гэсэн цовллаа ер нь бол хадгалж үлдлээ. Чоннуудаас Диего Жота дубль хийсэн байгаа. Брайтоноос Нил Мопай голцсон. За Вест Хойд Лондонгийн дерби нэгдхийн шөнд болсон бөгөөд энэхүү тоглолтод Арсенал клубын 3-1 хацаатайгаар ялалт байгуулсан. 60 дахь минут хүртэл бол 1-1 хацаатайгаар хожигдож байгаад 60-аас 70 минутын хооронд 10 минутанд Арсенал клуб 3 гол авсан. Энэ удаагийн тоглолтод 3-1 хацаатайгаар хоцсон. Ингэснээр Арсеналын төр дасгалжуулагч Юнгберг анхныхаа хожлыг ерөнхийдөө авсан байгаа. Хойд Лондонгийн дербид. Энэ удаагийн тоглолтод Арсеналаас Мартинелл хэмээх Бразил залуу 18 настай залуу голцсон. Арсеналын зүгээс залуудаа голцсон гэсэн зоолт голцсон тоглож болсон. Тэгээд Мартинеллийн тухайд бол Арсенал клубын төлөө 14 тоглолтод оролцоод 8 гол авсан. Дунджаа 87 минут тутамд 1 гол оруулж байгаа гэсэн маш өндөр үзүүлэлттэй байгаа. Мөн Арсенал клубын одоо Премьер лигийн тоглолтонд анхны гол оруулсан. Мөн бүтэн 90 минут тоглоод бас 1 гол авсан гэсэн үзүүлэлттэй байгаа. Маш өндөр үзүүлэлт. Ингэснээр ерөнхийдөө давтлагч нарт гэх юм уу хямдхан 4.5 гэсэн үнэлгээд сая паунд үнэтэй давтлагч ерөнхийдөө Арсеналын гаанд гарах юм том өндөр магадлалтай болоод ирлээ. Вест Хэм клубын ерөнхий тоглогч Мануэль Пелегринигийн тухайд бол Хойд Лондонгийн дербид хожигдсны дараа ер нь бол тасалжуулагчийн байр суурь нь ганхаад эхэлсэн. Учир нь Вест Хэм Юнайтед клуб сүүлийн 11 тоглолтод ганцхан хожил байгуулсан гэсэн маш муу зүйлтэй. Нөгөөтэйгүүр Пелегрини багийн эзэнтэй баг зэргийн маргаантай байгаа гэж байгаа. Хэрв Пелегрини халагдах юм бол Пелегринийг олох тасалжуулагчаар Рафа Бенитец ирэх өндөр магадлалтай байгаа юм байна. Манчестер Сити бол Манчестер Юнайтед клубын дербид бол бас нэг онцлог тоглогч бол Аарон Ван-Бисака. Тэрээр Манчестер Сити клубын эсрэг өөрийн жигүүртэй мод ерөөхдөө бол бүрэн игшийн тоглосон. Энэ удаагийн тоглолтод тэрээр 7 удаагийн амжилттай шахалт 5 удаа ерөөхдөө нэгэн эсрэг нэг тийм ганцааршилт тулсан хувийн хамгаалтанд ялсан. 4 удаа Манчестер Сити клубын дамжуулалтыг тасалсан. 3 удаа блок хийсэн. 2 удаагийн амжилттай давталгааны эхлэлийг тавьсан. Нэг алдаа авсан өөр дээрээ. Энэ тоглолтод Рахим Стерлинг хаагаан чиглэсэн нэг цохилт хийж чадаагүй нь одоо Аарон Ван-Бисакатай ихэд шууд хамааралтай. 16 дугаар тойргийн таймыг ийм их байна. Энэ удаагийн 16 дугаар тойрогт бол давтлагч нар бол гол сайтай, хагас хамгаалагч нар гол сайтай, хамгаалагч нар гол сайтай. Тэгээд фэнтези премьер лиг тоглогчдын хувьд бол сонголт маш их байна. Одоо давтлагчгүй биш. Хямдхан давтлагч, үнэтэй давтлагч, дундын үнэтэй давтлагч нар бүгд байна. Үнэтэй давтлагч гэх юм бол Абамаинг формтой байна, Harry Kane формтой байна. Джейми Варди формтой байна. Маркус Рашфорд формтой байна, маш голдж байна. Тами Абрахам формтой байна, голдж байна. Химинес голдж байна. Дани Инкс голдж байна. Мовсет голдж байна. Гэт нэрлж болохоор байна.
Ливерпул клубээс Сала бас голдж гин гэл. Эвертон клубын тухайд бол одоо Доминик Калверт-Левин хэмээх давтлагч бол ер нь өнгөрсөн тойрогт дубль хийсэн. Дараагийн тойрогт бас гаанд 90 минут тоглох болов. Марко Силвагийн тухай тасалжуулж явах үед ер нь 90 минут тоглох боломж олдохгүй байсан. Тэгэхээр өөрийгөө бас хэмбэ гэдгийг харуулсан. Учир нь ер нь гаанд авах гэх юм одоо 2-3 тойрогоос тодорхой болчих бол. Тэгэх юм бол одоо 7-8 давтлагчаас сонголттойгоо тоглоно гэдэг бол маш Фэнтези Премьер Лиг тоглогчдод маш өндөр боломж. За ирэх 17 дугаар тойрогт тойргийн хуваарийг харах юм бол Ливерпул клубын талбайд Ватфорд клуб зочилсноор энэ удаагийн тойрог эхэлнэ. За Ливерпул клубын тухайд Ватфорд клубыг бол өнгөрсөн 2 удаад 6-1 5 гэсэн хацаатайгаар ботгогчод байгаа өөрийнхөө импэлт сингэлтэд Мохаммед Сала, Садо Мане, Фермино бол голцсон. Тэгэхээр энэ удаагийн тоглолтод бол Мохаммед Салаг бол бас Ливерпул клубээс хэрэг ахлагчаа тавьж болохоор байна. Мөн Маныг ахлагчаа сонгосон ч болно. Гэхдээ энэ хоёрыг зэрэг гаргах нь гаргахгүй нь гэдэг бас жоохон Фэнтези Премьер Лиг тоглогчдод жоохон эрсдэл байж болох юм аа. Ливерпул клубын хэд бас хувь чанга байгаа. Баунли клуб талбайдаа Ньюкасл клубыг хүлээж авна. Баунли клуб бол талбайдаа бол хатуу самар хамгаалт сайн. Гэхдээ нөгөөдөгөө бас Ньюкасл клуб гэсэн хамгаалт маш сайн байгаа. Энэ тоглолт бол тэг-тэгийн хацаатайгаар ер нь өндөрлж магадгүй. Эсвэл Баунли клуб нэг тэг юм уу 2-1 хацаатайгаар баг хожиж байгаа. Баунли клубын тухайд бол онцолж байгаа тоглогч гэх юм бол Дарковски гэж хамгаалагч нь байна. 12 бол 13 дугаар тойрогт Фэнтези Премьер Лигийн топ тоглогчоор шалгалсан. Тэгэхээр бас талбай дээр бас энэ тоглолтоо формоо өөрчлөж магадгүй юм аа. 17 дугаар тойрогт нэг удаа бас Дарковскид итгэвчээр хүлээж бас болно шүү. Челси клуб талбай дээр Борнмут клубыг хүлээж авна. Борнмут формгүй байгаа. Тэгээ Челси талбай дээр Борнмутыг хүлээж авна гэхээр ер нь бол Челсигийн хагас хамгаалагч нь болон давтагч нарт Борнмутыг бас бутнэргэх сайхан боломж бас байна. Тэгэхээр Фэнтези Премьер Лиг тоглогчдын тухайд бол Челси клубын Пулишич, Мэйсон Маунт, за тэгээд Тами Абрахам гэдэг бол итгэл гэж ер нь болно. Мөн Джеймс Вик гэдэг бас жигүүрэн хамгаалагчийг бас олон хөндлөн пас хайж магадгүй. Бас ассист голд амжуулалт болчих юм бол бас оноо авчирна. Энэ бас 5 сая паунд үнэтэй байгаа учраас бас Фэнтези Премьер Лиг тоглогчдод бас бодолцож үзэхэд гэмгүй болбоо. Борнмутаас Хари Вилсон ер нь бол Челсигээс голдж магадгүй. Гэхдээ тоглолтын дундаас биш. Тэгээд хөдөлгөөний бөмбөгөөс ер нь голдох магадaltaй. За Лестер Сити клуб талбай дээр Норвич Сити клубыг хүлээж авнаа. Норвич Сити энэ тоглолтод их сонирхолтой тоглолт болоход гэж миний хувьд бодож байна. Учир нь Норвич Сити хамгаалаад сөөг давталгаа хийж тоглоно. Лестер Сити клуб бол тоглолтын арга барилууд их тийм нэг илүү ихсэн доминант маягтай. Одоо тоглолтыг хянаж бас тоглоно. Тэгэхээр тийм нэг Норвич Сити клубын тухайд бол тоглолтыг удирдах гэхээсээ илүү тийм нэг удирдуулсан шахуулсан тоглолтод сөөг давталгаа хийж тоглохоор яг сайн тоглоод байна гэж би хараад байгаа. Тэгэхээр энэ тоглолтууд ер нь бол Лестер Сити клубд клиншит баг хийхгүй байх. Гэхдээ ер нь бол Норвич Сити клубыг ер нь хожно. Пуки нэг голдох байхаа Норвич Ситигаас. Шеффилд Юнайтед клуб талбай дээр Астон Вилла клубыг хүлээж авна. За Шеффилд Юнайтед клуб бол ер нь 2-оос дээш гол ер нь баг алдахгүй байгаа баг да.
2 гол алдсан том хаваахан санагдаж байна. Энэ тоглолтод Шеффилд Юнайтед клуб тэгээд тэнцэнээс нэг тэгээ хацаад хожих магадaltaй. Саутгемптон клуб талбай дээр Вест Хэм клубыг хүлээж авна. Энэ тоглолтод ер нь Пелегринигийн баг хувь зайг шийдэх тоглолт болох болов гэж бодож байна да. Саутгемптон клуб бол талбай дээр ер нь бас формтой байгаа. Даны Ингс ер нь өвшүүлэн голдох болов. Вест Хэмээс Майкл Антониогоос онцолж болох байна. Саутгемптоны эсрэг. Манчестер Юнайтед клуб талбай дээр Эвертоныг хүлээж авна. Маркус Рашфорд, Даниэл Джеймс, гэ Манчестер Юнайтед клубээс онц тоглогчтой байна. Мөн Wan Bissaka-ч байж болж байна. За чамнуу талбай дээр Тоттенхэм клубыг хүлээж авна. Энэ тоглолтод нэлийн сонирхолтой тоглолт болох болов. Чоннууд формтой байгаа. Тоттенхэм клуб бас формтой байгаа. Гэхдээ чоннуудын хамгаалт сайн. Тоттенхэм клуб бол хамгаалт бас тийм байх сайн гэж хэлэхэд хэцүү байгаа. Энэ бол их олон гол тоглолт болно. Harry Kane, Son Heung-min, Jimenez, Diego Jota, Neves, Adama Traore чоннуудаас үнэхээр чангадаа. Энэ л их чанга уучраа байна. Тоттенхэм клубын хувьд энэ тоглолтод Жозе Мourinho хэрхэн тоглохыг харах сонирхолтой байна. За энэ Арсенал клуб талбай дээр Манчестер Сити клубыг хүлээж авна. Ер нь бол тоглолт таадгүй хоёр баг. Ер нь бол Арсеналын тухайд Сититэй. Гэхдээ энэ удаагийн Сити бол тийм нэг орон гарan Сити байгаа. Хамгаалт бол ер нь асуудалтай байгаа Ситигийн. Хамгаалтай учраас болохгүй Фернандино хүртэл одоо хамгаалтандаа гаргаад юм гавьяандаа сууж явах хэрэгтэй хүнийг зовоож байгаа Сити клубын хувьд. Джон Стоунс юм гаанд гарчгаад юм тэгээд гол алдчихаа болчихгүй байгаа. Тэгэхээр энэ удаагийн тоглолтод бол би ер нь бол Сити Арсенал клубыг ер нь бараг хожих магадлал маш өндөр байгаа. Гэхдээ би Арсенал клуб бол Ситигээ хаалганд гол оолох болов уу гэж юм бодож байна. Тоглолтод 3-1 үү 2-1 үү гэсэн үр дүнгээр өндөрлж магадгүй юм. Арсенал бол арын шугам болон дундын шугамыг ойлголцол маш муу байгаа. Сити бол ойлголцол илүү учраас ер нь Арсенал клубыг хожчихно. Тэгэхээр энэ удаагийн тоглолтод би энэ Абумаин гэдэг нэг хэлүүлэг гэж дими болов гэж бодож байна. Кристал Палас клуб талбай дээр Брайтныг хүлээж авна. Кристал Палас клубын тухайд бол ерөнхийд асуужуулагчийн 100 дахь тоглолт одоо энэ аавд одоо тоогт болох учраас энэ бол тэмдэглэл тоглолт. Тэгэхээр Кристал Палас клуб бол хожихгүй маа гэхэд тэнцээ гэсэн юм нь тийм бодолтой байгаа. Тэгэхээр энэ удаагийн тоглолтод 0-0 юм уу 1-1 гэсэн үр дүнгээр Кристал Палас клубын талд шийдэгдэнэ гэж бодож байгаа учраас Кристал Палас клубээс хамгаалагч хаалж хоёрыг нь гаанд гаргахад ер нь зөв сонголт байж болох юм. За энэ удаагийн 17 дугаар тоогт хэнийг багийн авахчаа сонгох вэ? Тэгвэл за Ливерпул клубээс Мохаммед Салах болон Садио Манег сонгож болж байна. Челси клубээс Тами Абрахамыг авах мөн багийн авахчаа сонгож болж байна. Борнмут одоо Ватфорд гэсэн хоёр клуб бол хамгаалтад шүүрэн шанаг байгаа. Мөн Лестер Сити клубээс Жеми Варди бас авахчаа сонгож бас болно. Формтой байгаа. За Манчестер Юнайтед клубээс Маркус Рашфордыг авахчаа сонгож болно. За Тоттенхэм чамнууд хоёроос бол жоо энэ бол хийсэлтэй тоглолт авахчаа сонгоход бас хэцүү. За Арсенал Манчестер Сити хоёроос бас хэнийг нь авахчаа сонгох вэ гэдэг маш хийсэлтэй байна. Кевин Дэ Брюн, Рахим Стерлингээ сонгоё гэхээр хэцүү. За Хесус бас авахчаа сонгоё гэхээр бас одоо нэг формтой юм уу формгоос мэддэхгүй байна. Тэгвэл Арсеналын эсрэг бол ер нь бол Голден. Гэхдээ хэн гаргах болов гэж сонирн байна. Бернардо Силвач байгаа Ситигийн зүгээс. За Кристал Палас клубээс авахчаа сонгох боломжгүй. За тэгэхээр Ливерпул, Челси, Манчестер Юнайтед гэсэн
Лестер гэсэн 4 клубээс л өөрт байгаа тоглогчнаар ахчаа сонгох юм бол ер нь зүгээр баг. Гэхдээ ер нь бол Лестер Ситигийн Жими Варди бол ер нь гомдоохгүй. Тами Абрахам бас хедрик медрик хийж магадгүй Борнмутын эсрэг ер нь бужигнуулнаа. Ливерпулийн бас хаалаа хедрик хийж магадгүй Ватфордын эсрэг Мане ч юм уу. Гэхдээ Мане Сала хоёр аль нэг нь бас гарахгүй байх магадaltaй учраас энэ жоо эсдэлтэй байгаа Ливерпулийн зүгээс Челсиг Тами Абрахам гарам 100% гарна. Хатчаа сонгож болно. Лестерийн Жими Варди 100% гарна. Ер нь бол Жими Вардигаа л энэ хатчаа сонгосон баталгаатай байгаа тийм. Гэхдээ Варди хедрик хийх үү гэдэг нь бас мэдэхгүй юм. За Челсигийн Тами Абрахам байж болно. За хамгаалтанд бол Ньюкаслаас хамгаалагч байвал гаан гаргаж болж байна. Шеффилд Юнайтедаас хамгаалагч байвал гаан гаргаж болж байна. Клин шит их магадaltaй. Банлигаас хамгаалагч байвал гаан гаргах хэрэгтэй. Клин шит их магадaltaй. Тэгээд Кристал Палас Брайтон хоёр бол бас хаалга хам манах магадaltaй учраас бас хамгаалагч жаа гаргах юм бол боломж юм байна гэж хэлмээр байна. За миний тухайд хэнийг авчаар сонгоё гэвэл 17 дугаар тоогт Хансан Монийг л хатчаа сонгох боломжтой хүн Сон байгаа учраас би Соныг юм бол хатчаар сонгоё гэж бодож байгаа. Гэхдээ над бас Мане байгаа. Гэхдээ Маныг сонгочоор Мане гараад гарахгүй гэсэн бас айдас байна. Аван болдгоо тоогийн өмнөх Fantasy Talk podcast-ийн 16 дугаар дугаар энэ төвөөр өндөрлж байна. Английн Премьер Лиг болон Fantasy Премьер Лигийн тоглолт, тактик, солилцоо 8, анализ, таамаглалын тухай 7 хоног бүрийн Fantasy Talk podcast